Манай телевиз хүүхдийн эрхийн асуудлыг цувралаар бэлтгэн сурвалжилж байгаа. За тэгвэл өнөөдөр хүүхдийн эрх тоглоомын талбайд зөрчигдөж байгаад анхаарлаа хандууллаа. King Tower хотхны хүүхдийн тоглоомын талбайд тоглож байгаад унаж бэрцсэн хүүхдүүд олон байна. За гэвч хүүхдүүд тоглох газаргүй болохоос айдаг учраас гомдол гаргадаг байна. За харин сууц өмчлөгчдийн холбоод нэг нь нөгөө рүүгээ асуудлыг шийдэж тоглоомын талбайг хариуцах эзэн алга байна. За үзэгчдээ бид King Tower хотхны 143 дугаар байрны зүүн талын хүүхдийн тоглоомын талбайгаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр энэ тоглоомын талбай бүх тоглоом хүүхдэд эрсдэлтэй гэж хэлж болохгүйц. Тухайлбал хүүхдүүд энд гулгахын тулд ийшээ маш эрсдэлтэй нөхцөл байдалд авирдаг. Мөн хашлага байхгүй учраас унж бэртэх тохиолдол нэг бус удаа гарч байсан юм байна. Мөн одоо гусуураар гулгахад төмөр учраас мөн огцон мэргэлцтэй учраас хөл гаран тээглэх, нуруу нь өвдөж байсан тохиолдол алан гэдгийг хүүхдүүд хэлж байгаа юм. Түүнчлэн одоо авирдаг торон дээр хүүхдүүд авирч байгаад унсан тохиолдол мөн олон байгаамаа. Буугч явахдаа хөл мөлөнд халтраал ингээл доошоо унжсэн хүүхдүүд бидэндээ хараад тэг хөл мөлөө гэмтэгш амар аюултай. Нэг хүүхэд болохоор ингэж хурдан явж ирсэн хөл нь ингээд ийм төмрөн болохоор гулгцсан. Тэгээ гараараа амар унжсэн. Тэгээ гар нь жоохон хугарцсан. Халтраал уул шагаага мөлтлөх зөндөө аюул байдаг. Гэтэ бол хилэн гэвэл одоо энэ тоглоомын талбайг байхгүй болгоно гэж айдаг гэсэн. Ингээд уунж мунхаар имээ хилэнгүүт имээ болохоор ингээд сөөхий хүмүүнд нь хилчих байх гэж одоо. Ингээд явж байхдаа энэ ингээд 2 4-д нэг хүүхдийг унгачдаг. Дээшээ харж явж байгаад доошоо харж чадаагүй болохоор ингээд гутал маань ийшээ орчингууд энэ ингээд амар өвдөжсэн. Энэ аваар ингээд бараг ингээд миний мөр ингээд цуцмус хагарсан юм шиг болоод амар өвдөж сууж мууж захта энэ нөхөр нь унах аюул тэгэлдэж унаа. Тэгээ хөл мөлийн ингээд шагаа магаыг нь мулталж идэг байхгүй юу. Намайг харахад бол нэг 2 3 хүүхд энэ дээр авирж байгаа нэг ийшээ ингээд унж исэн. Хүүхдүүд ингээд зогсоохгүй. Тэгээд энэ дээр унах магадлал амар их. Тэгээд амар ирж байгаа болохоор тэгээд маш их бөөлждөг. Хүүхдийн тоглоомын талбай ямар ч стандарт аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгаа нь хүүхдүүдийн ярианаас болон тоглоомуудаас харагдаж байлаа. King Tower хотх нь багаар бодоход 3000 орчим суугчдтай. Гэтэл хүүхдийн тоглоомын ердөө 2хан талбайтай. 143 дугаар байрны ойролцоох тоглоомын талбайн газар нь Marshall сууц өмчлөгчдийн холбооныхч хариуцах ёстой газар нь Luxury King сууц өмчлөгчдийн холбоо гэх тайлбарыг өгсөн юм а. Тоглоомын чинь талбай уулна яг манай тэгмд бол хариалгүй нэг маршал сөхөх байхгүй юу? Анхал тавьж гисэн тоглоом байгаа. Бол гуйчирсан. Бэртүүжин гулсар мусар нь хүрчиж байгаа онцгүй болсон байна. За одоо хурц харуулагч өнөө маргааштай тавигч чинь тэгээд тэр тоглоомын талбай наадах нэг хашлах хийж өгдөг юм бол гэж бодож шээ. Өөрөөр хэлбэл тоглоомын талбайг хариуцдаггүй учраас засахгүй, харин хүүхдийг авто замд эрсдэлд орохоос сэргийлж хурд сааруулагч хашлага хийнэ гэлээ. Тэгвэл Marshall сууц өмчлөгчдийн холбооны зүгээс дараах тайлбарыг өгсөн юм а. Тоглоомын талбайн газар нь манайх хүүхдүүд унсан гээд байгаа ч манад хандсан тохиолдол байхгүй. Манайх хотхонд өөр тоглоомын талбай байхгүй гэж хэлж болно. Тийм болохоор хүүхдүүд энэ тоглож тоглоомуудыг эвддэг. Тоглоомын талбайг манайх хариуцдагч барилга барьсан ашиглалтын алба мэднэ. Харин ашиглалтын албанаас тоглоомын талбайг засахаар төлөвлөж байгаа иргэн хариу өгье гэсэн боловч хариу өгөөгүй юм. Хүүхдүүд тоглоомын талбайд унаж бэрцсэн олон тохиолдол гарч байсан ч оршин суугчдын группээс зургуудыг устгасан байлаа. Хүүхдийн тоглоомын талбай хүүхдэд хамгийн аюулгүй байх ёстой. Гэтэл хүүхдэд эрсдэлтэй ийм тоглоомуудыг нэг нь хийгээд нөгөө нь хүлээж авна гэдэг хүүхдийг үхэл рүү түлхэж байгаагаас ялгаагүй үйлдэл юм а. Тэр дундаа Улаанбаатар хотын хамгийн үнцэнтэй байршилдах үнэтэй хотхон хүүхдийн аюулгүй байдлыг ямар хэмжээнд авч үзэж байгаа нь эндээс харагдаж байна. Бид энэ талаар эргэн сурвалжлана.